2024 оноос Монгол улсад баталгааны даатгал хэрэглээнд нэвтэрчээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд тендер гүйцэтгэлийн баталгааг голчлон банкны батлан даалтаар шийдвэрлэнэ. За мөн өндөр барьцаа эргэлтийн хөрөнгийн хязгаарлалтад тулгардаг байсан нь өөрчлөгдөж, аж ахуйн нэгжүүдийн барьцаа хөрөнгийн дарамт буурсан байна. Даатгалын бүтээгдэхүүн гарснараа олон улсад ч даатгалч нар энэ баталгаа гаргадаг нь эргэцсэн боломж бай. Зах зээлийн түгээмэл ийм тогтцтой Монголд харин энэ маань 22 оноос эхлээд хийгдэх боломжтой болснороо ялангуяа жишээнд үйлдвэрлэл эрхлэгч нарт эдийн засгийн эргэлтэнд орохгүйгээр гацж зарцдаг томоохон хэмжээний хөрөнгийн урсгалыг чөлөөлснөөр эдийн засгийн томоохон үр ашигыг бол үйлдвэрлэл эрхлэгч нар, бизнес эрхлэгч нартай олгох юм даваа тал бий болгож байгаа. 2025 онд гэхэд даатгалын компаниуд төрийн худалдаа авах ажиллагаатай холбоотойгоор нийт 611.8 тэрбум төгрөгийн дүнхий 1200 гаруй даатгагчийн баталгаа гаргасан нь өмнөх онтой харьцуулахад 27 дахин өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлтөнд даатгагчийн баталгааны зах зээл дэх эрэлт хэрэгцээ богино хугацаанд эрчимтэй нэмэгдэж байгааг илэрхийлж байгаа юм. За жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд баталгааны даатгал нь тендер төсөлд оролцох бодит боломжийг нь нээж өгчээ. Даатгалын баталгаа чинь тодорхой хэмжээний санхүүгийн шинэ бүтээгдэхүүн чинь эрсдэлтэй байдаг. Тэгэхээр эрсдлийн бид нэр 2 жилийн хугацаанд нэлээ хяналт тавьсан. За тэгээд энэ дээр бол харьцангуй эрсдэл баг гарсан. Эрсдэл багтай юм санхүүгийн маш шинэ юм бүтээгдэхүүн болсон. Тийм учраас бид өхөн сая 2025 оны 12 сард бол энэ даатгалын баталгаа гаргах хэмжээг нь 4-5 дахин нэмэгдүүлэхээр юм шийдвэр гаргацсан. Тэгэхээр нийтдээ өнгөрсөн 25 онд нийт Монгол улсад энэ төрийн бол орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ авахын ажиллагаан дээр бол нийтдээ нэг 7 орчим хувийн даатгалын баталгаагаар эзэлсэн байна. Манай байгууллага ч гэсэн яг энэ санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ийм байгууллага байгаа. Тэгээд манай харилцагч нар маань ялангуяа бизнесийн зээл авж байгаа энэ харилцагч нарт тендерийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах гэдэг зүйл бол маш чухлаар тавигддаг. Тэгээд энэ даатгалын тухай энэ хууль маань гарч ирснээрээ тухайн бизнес эрхэлж байгаа, тендерт оролцож байгаа энэ харилцагч нарт маань бас нэлээд их том боломжийг бас гаргаж өгч байгаа болов уу гэсэн тийм бодолтой байгаа. Баталгааны даатгалын зах зээлийг доктортой хариуцлагатай хөгжүүлэх зорилгоор 16 даатгалын компани нэгдэн хамтын зөвлөл байгуулжээ. Ингэснээр нэгдсэн стандарт дотоод журам боловсруулах, шударга өрсөлдөөн бий болох, төрийн байгууллагатай уялдаа холбоогоо нэгтгэх боломж бүрдэж байна гэж үзлээ. За баталгааны даатгал хөгжснөөр төрийн сангийн цахилгаан хотод ч бодит хувь нэмэр оруулах юм. За энэ сэдвээр өнөөдөр тал талын төлөөлөл, даатгагчдын баталгаа, итгэлцэл ба хөгжил сэдвээр хилцүүлэг өргөнүүллээ. Даатгагчийн баталгаа, итгэлцэл ба хөгжил сэдв дарга хэмжээг маань